Гэрээсээ гар утсаа оролдож байгаад шиг хэмжээний орлоготой болох боломжтой. Ийм зар явж байвал та итгэх үү? Тэгвэл эдгээр зар болгоны цаана үнэн бодит мэдээлэл байдгүй юу гэдгийг маш сайн нягтлж үзэх хэрэгтэй. За цахим платформ буюу Facebook, TikTok, WeChat, WhatsApp, Telegram зэрэг аппликейшнүүд дээр иргэдийн залилах гэмтрийг үйлдэж байгаа нэг зар байгаад байна. Эдгээр зар дээр цагийн ажил хийж мөнгөтэй болох боломжтой гэсэн зарыг тавьсан байдаг. Ингээд холбогдоод үзэхээр цагийн ажил нь даалгавар биелүүлэх эсвэл зар сурталчилгаа байршуулад мөнгөтэй болох боломжтой гэдэг. Зар сурталчилгаа байршуулахын хувьд эхний ээлжийн тухайн зар сурталчилгааг бага хэмжээний мөнгөөр аваад цаашаага үргэлжлүүлээд зар сурталчилгаагаа сайн байршуулад авах юм бол өөрийнхөө худалдаж авсан тухайн мөнгийг өсгөөд авах боломжтой гэдэг мэдээлэл байдаг. Эхний 1-2 дахь орлогын жишээ нь өгдөг бол сүүл рүүгээ өөрийнх нь төлсөн мөнгийг өсгөж өгнө гэж хэлсэн хэдий ч мөнгө нь их хэмжээний мөнгө орлого болсны дараа буцааж авах боломжгүй гэдгийг ойлгоод иргэд цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргадаг. Тэгэхээр хялбар хугацаанд маш амархан аргаар мөнгөтэй орлоготой болох боломжтой гэсэн эдгээр зар болгон үнэн баталгаатай юу гэдгийг маш сайн нягтлж шалгасан үндсэн дээр танихгүй хэн нэгэн рүү цахим платформ ашиглаж мөнгөө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Залилагчдад боломж бүү олго.